Сургуулийн орчин хоол хүүхд бидний өдөр бүр цагаа өнгөрөөдөг 2 дахь хэрэв. Онтноос болон нарийн цэврэн сурагчдын сэтгэл санаа болон сурагчдын суралцаа идэвхт нь маш ихээр нөлөөлдөг байна. Гэвч бүх сургуулиуд ижил нөхцөл байдалтай байдаггүй. Хаяа бүх сургуулиудыг энэ усны цэвэржүүлэгчийг ажиллахгүй байгаа тохиолдол яг олон байдаг. Жишээ нь манай сургуулийн усны ажлууд ариун цэвэр нь хангалтгүй байхад орчны бүгдэл их үүсэг байгаад хүүхдүүдийн сэтгэл санаа болон эрүүл мэнд суралцаа идэвх нь уурсаар байна. Одоолохоор Ховд аймгийн сургууль бүрийн хөлөөлөл хүүхдүүдээс асуулт асууна. Яг юуны талаар асуулт асуух вэ гэвэл танай сургуулийн унтны ус, ариун цэврийн хангамж хэр хүртээмжтэй байдаг вэ? Хүртээмжтэй байдаг бол хэлнэ үү? Унтны ус бол ариун цэврийн асуудал гэх юм бол манай сургуулийн хувьд бол ерөнхийдөө жоохон дутагдaltaй байдаг. Тэгээ ер нь бүх сургуулиуд ус эвжүүлэгч байдаг ч гэсэн тэр нэхэхтэй дуусчихсан байдаг. Тэгээ заавал ерөнхийдөө одоо дэлгүүр гараад ч юм уу эсвэл гадаад төслнүүдээс унах шаардлагатай болдог. Энийг үзэж байгаа эрхэм албан тушаалтнуудыг ажиллахад сургуулийнхаа цэвэр усны машин болон нойллын ариун цэврийг сайн хангаж өгөөрэй гэж хэлье. Хэрвээ би өсвөрийн парламент 2025 болдог гэсэн бол сая миний дуртай шиг олон асуудлыг шийдэх бол шийдлээрээ сургалтаараа 38 гаруй бүрдгүүнээ гээд 38-ийн хаал хөлний 50% хүрсэн байна. Цэвэр орж байгаа хэрэглээ.